Манай хүнс хөдөөж байгаа салбар ер нь нэг учраа олохгүй л явж байгаа одоо ийм л салбар нөгөө дуунд гардаг жилээс жижигэрсэн жаахан буурал ээж мэн гэдэг шиг жилээс жилд эдийн засагт оруулж байгаа нөлөө олж байгаа орлого тэр оролцох гишийн ахуй амьдралын төвшин жилээс жилд жижигэрсэн салбараас нь залуучууд дайдсан одоо нэг ийм л байдалтай. Тэгээ бид нар арга хэмжээ авахлаараа нэг юм төрийн дэмжлэг гэдэг төрийн дэмжлэг гэхээр баахан зөвхөн санхүү мөнгө л ярьдаг. Бусад арга одоо барил арга хэмжээ гэдэг зүйлүүд байдгүй нэг ийм л тэг юм хийхлээр уг нь бол зах зээл чинь эдийн засаг чинь өөрөө нэг эрэлт нийлүүлэлт эрэлтийг нь дэмжих үү нийлүүлэлтийг нь дэмжих үү гэдэг нэг ийм хоёр үндсэн бодлого байх шиг байгаа. Тэгэхээр бид нэр ерөөсөө тэр нийлүүлэлтийг тал дэмждэг эрэлт буюу нөгөө борлуулалт талаа орхичдаг. Тэгээд нэг жидүү мэдүү 9 журийн бүтээгдэхүүн нь зарагддаггүй нэг баахан бараа бүтээгдэхүүний түүх өнгөрсөн тийм дампуурсан жижиг жидүү компаниудын түүхэл өнгөрсөн хугацаанд асар их зээлийн үр ашиггүй байдал олон зүйлүүд. Тэгэхээр би нэг зүгээр янз бүрийн одоо шүүмж хөлөл зөндөл юм хэлж бол нэг юм ажил хэрэгч нэг санал хэлэх гэсэн. Сайн нэг Австралид явж исэн тэдний хүнсний бүтээгдэхүүнүүд төр бүгдээр нь ингээд ийм 5 од рейтинг үнэлгээ гэдэг ингээд байдаг юм байна лээ. 5 од дотроо 1 одыг 0.5 одоос ихээр ингээд 10 янзаар үнэлчихсэн. Энэ одоо боловсруулалтын төвшин, аюулгүй байдал, хадгалтын төвшин, олон гарал үүсэл, олон зүйлээр нэгээд үнэлдэг. Бүтээгдэхүүн дээр нэгээд томор тавьчихсан. Хэрэглэгч эндээс сонголтоо хийдэг. Би адилхан хоёр бүтээгдэхүүнээс миний авах гэж байгаа бүтээгдэхүүн хэдэн одтой вэ? 5 одтой юу? 4 одтой юу? 3 одтой юу? Энэ сахарын агуулмж, цардуул уургийн агуулмж. Энэ жишээ нь ямарваа нэг нь эндээс мөнгө зарахгүйгээр хийж болох жишээ нь ажил. Мөнгө зарахгүйгээр бид нар зүгээр зохицуулалт мэдээллийн төрд байгаа мэдээллийн төвшөнд. Тэгэд энэ үнэлгээг гаргуулахдаа дахиад хэн нэгэн төрийн албан хаагч дарга биш энийг тэр мэрэгжлийн холбоод холбогдох байгууллагууд нь нийлээд ингээ гаргацдаг. Бие биендээ хяналт тавиад явж болдог. Жишээ нь одоо зөвхөн энэс гадна дахиад одоо нэг юм одоо жишээ нэг юм бүтээгдэхүүний шошгон дээр одоо энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хамгийн багадаа Австралиас 40% ингредиент орц орлоо. Зөвхөн энийг гаргах чи өөрөө үндэсний статистик гайл татвар олон зүйлүүдийн мэдээлэл дээр нэгтгээ гаргадаг. Энэ яг биднэрт үндэсний үйлдвэрлэл гэдгийгээ яаж томьёолж байгаа нь тодорхойлж байгаа. Хэдээс дээш хувийн багагүй хувийн орц орж иж энэ үндэсний үйлдвэрлэл. Энэ бүхэн хамгийн гол нь бараа бүтээгдэхүүний шошрох хаягнаар очихлоор хэрэглэгчийн сонголтон дээр тэрнээс биш нэг бид нар улсаас зээл авчихсан, татаас өгчихсөн энийг чи заавал ав гэж болгох биш. Энэ хэрэглэгч ингэнгүүт бид нар манай орноос орсон орц найрлага ихтэй. Энэ 5 одтой 4 одтой бүтээгдэхүүн энийг би авъя гэдгийг хэрэглэгч өөрөө энэ дээр